Сайн байна үзэгчдээ, Монгол цэцгийн шин дугаараар та бүхэнтэйгээ эргээд уулзч байна. Өнөөдөр танилцуулах цэцэг болохоор гизэг цэцэг гэд бас 6 дугаар сар цэцгэлдэг цэцэг байгаа. Яг өдийд байгаль дээр явж байгаа хүмүүс ойн цахаас энэ гизэг цэцгийг олж харах боломжтой. Нэр нь хүртэл маш сонирхолтой энэ цэцгийг харсан хүн бол яг үсээ ардаа боочгсон эмэгтэй хүнтэй төстэй болохыг нь олж харна. Үсээ ардаа эрзэнээр боогод унжуулсан эмэгтэй хүн ямар харагддаг вүлээ? Яг тэрнтэй адилхан яг хажуунаас нь харахад бол яг тэгж харагддаг. Тийм болохоор энэ цэцгийг монголчууд эртнээс гизэг цэцэг гэд нэрлэсэн байдаг. Дэлхийд дээр гизэг цэцгийн 300 зүйл ургадаг. Тэгэхэд энэ олон зүйлийн гизэг цэцгээс Монголд зөвхөн 17 зүйл нь байгаа. 17 зүйлээс нь ургамал судлаачид болохоор 15 зүйл нь одоо байгааг бол олж илрүүлсэн байгаа. Нөгөө хоёр нь болохоор одоогоор ургамал судлаачид олж илрүүлээгүй байна. Энэ нь болохоор устчихсан юм уу? Эсвэл маш ховор болчоод ургамал судлаачтай таарахгүй байгаа мó гэдг нь одоогоор бол яг нарийн тодорхой болоогүй байна. Тийм болохоор Монголд 17 зүйлийн гизэг цэцэг ургадаг гэсэн тоо бол одоогоор ургамал судлаачид хэлж байгаа. Хоёрыг нь болохоор өмнө нь Монголд яхахгүй ургадаг байсан гэдгийг нь одоо өмнөх судлаачдын судалгаа болоод ном судар тэмдэглээд үлдээсэн баримтуудаас 17 болгож тоолоод идэг. Энэ 17 зүйлийн гизэг цэцэг дотроосоо өндөр гизэг цэцэг, том гизэг цэцэг гэд хоёр гизэг цэцгийг монголчууд илүү сайн мэддэг. Энэ тэнд таарсан байдаг. Одоо өндөр гизэг цэцэг гэдг нь болохоор бүр метр орчим өндөр ургадаг. Том гизэг цэцэг ч юм уу тэр нь болохоор газраасаа нэг 20 см өндөр ургадаг. Өндрөөрөө янз бүр. Тэгээ гизэг цэцгийн өндөр ургалаа гэхэд одоо өндөр гизэг цэцэг ганцхан иш ургаад тэр ишнээсээ ингээд тал тийшээгээ маш олон цэцгүүд ингэж ургадаг. Харахад бол маш гоё үзэсгэлэнтэй, маш өндөр, өнгө нь болохоор тийм үзмэн ягаан, хөх, цэнхэр өнгийн цэцэгс голдуу байдаг юм аа. Төрийн шагналт Батцэрэн доктор тэргүүтээ судлаачид судлаад Монгол орны 6 зүйлийн гизэг цэцэг дотроос 3 шин нэгдэл олоод дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байдаг. Тэгэхээр гизэг цэцэг бол өөрөө харахад маш гоё ургамал боловч маш хортой. Одоо хортой ургамлуудын ангилал дотор Монголд ургадаг цэцгүүд дотроос нэлээд дээгүүрт бичигддэг юм ургамал. Энд байдаг нэгдлүүдийн ихэнх нь алкалоид. Алкалоид гэдэг нь химийн хор, азот агуулсан нэгдлүүдийг алкалоид гэдэг. Энэ азот агуулсан нэгдлүүд нь тэр бүхэн бүгдээрээ бас хор болоод байдаггүй. Хорыг хороор гэдэг уламжлалт ангаах ухаанд бас тийм яриа байдаг шүү дээ. Тэгэхээр энэ цэцгийг уламжлалт ангаах ухаанд одоо туулга эмчилгээнд хэрэгэлдэг. Туулга гэдэг нь цөс туух, бөөс ч юм уу хүний юм уу амьтны шимэгч шавжуудыг устгах зорилгоор ингэж хэрэглэж ирсэн түүхтэй. Энэ цэцгийг дээр үед одоо монголчууд хандлаад хандаар нь үсээ угаагаад ингээ бөөсдгөөс сэргийлдэг. Бас бөөсдсөн бол устгадаг ийм үйлчилгээтэй ургамлаа. Эрт дээр үеэсэд Азийн орнууд болохоор энийг цөс хөөх эмчилгээнд ашиглаж ирсэн. Цөс хөөхтэй бол бас дураараа уудаггүй зөвхөн уламжлалтын эмчид үзүүлээд эмчийн заавраар маш нарийн жорын дагуу бэлтгэсэн тэр тангийг авч жагаад уудаг юм уламжлалтай байсан. Яагаад гэвэл дураараа уух юм бол хорт нь маш олон зүйлийн хор агуулдаг ургамал гэдгийг дахин сануулъя. Харин хандлаад үсээ угаах ч юм уу ямар нэгэн арьсан дээр үүссэн одоо хамуу гэдэг ч юм уу тийм зүйлийг арилгах зорилгоор хэрэглэж болно. Тийм тохиолдолд бол заавал эмчээс асуух шаардлагагүй. Хамуу гэдэг бол хүний нүдэнд үл харагдах маш жижигхэн хачгууд байдаг учраас тэр шавжийг устгах зорилгоор энэ гизэг цэцгийг хэрэгэлдэг. Хүний нүдэнд харагдаж байгаа том бөөс, хүний нүдэнд харагдахгүй байгаа маш жижиг хамуугийн одоо хачиг хоёрыг устгадаг гэсэн үг. Дэлхийн олон эрдэмтэд судлаад химийн нэгдлүүдийг ялгаж аваад элатин гэдэг булчин судлах үйлчилгээтэй эм хийцэн. Одоо дээр үед монголчууд төдийгүй Азийн зарим орнууд хүнд мис засал энэ зарим эмчнэр ялангуяа мал амьтанд бол шаргатцсан, гинтцсэн малдаа ингээд мис засал хийчдэг, ойчдаг нэг чадвартай байсан. Тэр эмчнэр хүний булчин бас суллах зорилгоор энэ гизэг цэцгийг ашигладаг байсан гэдэг нь одоо бол шинжлэх ухаан тодорхой болчиход байгаамаа. Тэгэхээр элатин бол булчин суллах үйлчилгээтэй эм. Тийм болохоор гизэг цэцгийг бас эртнээс
булчин суллах үйлчилгээнд ашиглаж ирснийг нь эрдэмтэд мэдээд энийг судалж агаад энэ нэмийг гаргаж авсан байдгийг. Энэ гизэг цэцгийг болохоор 1753 онд Карл Линне гэдэг Шведийн ургамал судлаач дэлхийн шинжлэх ухаанд анх бүртгүүлсэн. Энэ нь болохоор одоо годой тоо цэцэг. Карл Линне болохоор энийг Даланг хааны хошуутаа зөвөрлөөд энэ цэцгийг Delphinum гэд нэрлэлсэн байдаг. Тэгээ энүүгээрээ болохоор дэлхийн шинжлэх ухаанд Delphinum гэд бүртгэгдсэн ийм цэцэг байгаамаа. Монголчуудын бас сайн мэддэг хүдэр гэдэг нэг амьтан байгаа. Энэ амьтны хамгийн дурлаж иддэг ургамлуудын нэг нь энэ гизэг цэцэг. Хүдрийнхаа заар гэдэг тэр эмчилгээний ач холбогдолтой бас үнэртэн гоо сайхны маш үнэт түүхий эдээ гаргаж авахд энэ гизэг цэцэг тусалдаг юм байна гэдгийг судлаачид бол судлаад сүүлийн үеийн судалгаагаараа тогтоочод байгаа. Хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид бол бас үнийг тогтоосон байдаг. Хинтийн нуруунд одоо хашцсан Монголын судлаачдын хүдэр байдаг. Тэр хүдрэн дээр хийсэн судалгаагаар үнийг 1980 оноос эхлээд хийсэн судалгаагаар тогтоосон байдгийн. Хүдэр болохоор гизэг цэцэг, мөг, юнги гэх мэт ингээ байгаль дээр маш тийм өвөрмөц олон төрлийн нэгдэл агуулдаг ийм ургамлуудыг ялгаж иддэг. Зүгээр нэг малын иддэг ургамлуудыг иддэггүй гэдгийг нь судлаачид тогтоосон байгаа. Тэгээ яагаад ийм хортой ургамлыг түүж идчихэд энэ амьтан өөрөө хорддоггүй юм бэ гэдг нь бас сонирхолтой. Тэгээ энийг судлаачид хүдрийн заараа боловсруулахад энэ хортой нэгдлүүд нь хэрэг болдго юм байна гэж үзээд байгаа. Хүдрийн иддэг тэр ургамлууд дотор гизэг цэцгээс гадна мөөгнүүд байгаа. Бүх төрлийн мөөгийг хүдэр иддэг. Хортой мөөгийг хүртэл ялахгүйгээр шууд иддэг. Тэгээ энэ хаг гэдэг одоо байгаль дээр ургадаг нэг тийм өвөрмөц ургамал байгаа. Энэ нэг хүртэл хүдэр маш их хэмжээгээр иддэг. Үүгээрээ бол гизэг цэцэг, хүдэр, цаа, хандгаа гэх мэт ийм туурайтан амьтдын хоолт ижил болдог чухал ургамал юм байна гэдгийг шинжлэх ухаанаар судлаач тогтоосон. Говьоос бусад бүх газарт гизэг цэцэг ургадаг. Үүнийг Монгол орнороо энэ зүүн аялж явж байхдаа гизэг цэцгийг олж үзээрэй, зураг хамт авахуулаарай, нэрийг мэдчих аваарай. Монгол цэцгийн шинэ дугаартаа хамт исэн та бүхэнд баярлалаа.